Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Та бүхэн тавтаасаа хамарч байна уу? Өнөөдөр сайхан маргааш нэртэй нэг нэвтрүүлгийг сар болгон та бүхэнд үзүүлээд нэлээд хэдэн сар өнгөрч байна. Энэ нэвтрүүлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз Мянганы сарлын сантай хамтран бэлтгэж байгаа юм а. Тэгэхээр Монголын Мянганы сарлын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл явц түүнтэй холбоотой мэдээллүүдийг үзэгч та бүхэнд хүргэх зорилготой энэ нэвтрүүлэгтээ бид өнөөдөр хот орчмын бэлчээрийн төслийн тухай ярилцах гэж байна. Ингээд нэвтрүүлэгт ирсэн зочтой та бүхэн танилцуулъя. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Мянганы сарлын сангийн хот орчмын бэлчээрийн төслийн захирал Алтан Цэцэг, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Зол Жаргалнаар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр ямар бэлчээрийг яриад байна? Хот орчмын гэдэгт ямар бэлчээрүүд багтаж байгаа юм бол? Тэгэхээр хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжиж эхлээд бас багагүй хугацаа өнгөрч байна. 2008 оноос хойш хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ төсөл яагаад хэрэгжих болсон юм бэ гэдэг бас онцлогийг хэлхэн зүйтэй байна. Тэгэхээр Улаанбаатар хот орчимд ойролцоо ялангуяа төвлөрсөн гот сүрэнгийн ойролцоо энэ их нүүдэл малчид нэлээд их суурших хандлага бий болсон. Малчид нүүж ирж байгаатай холбогдуулаад бэлчээрийн асуудлыг ямар байдлаар зохицуулах юм бэ гэдэг асуудалтай энэ хот орчмын төсөл салшгүй холбоотой. Төслийн гол зорилго бол хот орчимд байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дээшлүүлэх. Ингэснээрээ сүн бүтээгдэхүүнээр хотын хүн амыг иргэдийг хангах ийм гол зорилготой ийм төсөл юм байгаа. Ингэснээр малчтын орлогыг нэмэгдүүлэх мөн бэлчээрийн газрыг хот орчмын бэлчээрийн газрыг малчтын бүлгүүдэд эзэмшүүлэх, ашиглуулах, удаан хугацаагаар ашиглуулах энэ системийг нэвтрүүлэх л ийм нэгсэндээ газрын реформын нэг чиглэлээр хийгдэж байгаа юмслөө гэж ойлгож болно. Тэгэхээр маш өргөн хүрээг хамарч байгаа юм байна шүү дээ. Шилжин эргэстэй асуудал энэ дотор орж ирж байна. Мал малж байгаа хот орчинд малж байгаа хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх асуудал энэ давхар ороод ирж байна. Ер нь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлоготой энэ төсөл хэрхэн уялдаж байгаа бол? Энэ төсөл маань бол манай яамны Америкийн Мянганы сарлын сантай хамтарч хийж байгаа туршилтын төсөл. Юуг турших гэж байна уу гэвэл нэгдүгээрт Америкуудын туршлага дээр үндэслээд Монголын өнөөдөр ингэж бэлчээрийн мал аж ахуйгаар амьдарч байгаа малчт маань яаж хагас суурин болон бүрэн суурин болох вэ? Энэ шилжилтийг яаж хийх вэ? Үүн дээр газар зохион байгуулалтыг яаж зохион байгуулах вэ? Сумын удирдлага үүн дээр яаж ажиллах вэ? Малчид бас үүн дээр яаж ажиллах вэ? Тэгээ энэ дээр бол Америкийн туршлагыг Монголын нөхцөлтөнд тохируулаад тодорхой хэмжээгээр ингэж хэрэгжилж болох уу гэж үзэж байгаа туршилтын төсөл. Тэгэхээр бол яг монголчууд бол ер нь нүүдлийн мал аж ахуйгаар ирсэн газрыг бол ер нь өмчлөлтгүй бэлчээр нийт их байдаг. Бэлчээр нийт их байдаг гэдэг нэг үгний цаана бэлчээр бол эзэнгүй байдаг. Үн төлбөргүй эзэнгүй нийтийн байгаа бэлчээрээс малчид маань аль болохоор малынхаа тоо толгойг өсгөөд өсгсөн өөрийнхөө хувийн малаар аль болохоор их бэлчээрийг ашиглах, хэрэглэх гэсэн ийм уралдаан явагдсан байгаа. Энийхээ үр дүнд бол бэлчээр доройтоод ер нь бол энэ буруу уралдааныхаа үр дүнд бүр бэлчээргүй бол хаюул нүүрлэж байгаа. Тэгэхээр энийг бол зөв зохистой зохион байгуулах, малчид бол малын тоо толгойн төлөө биш чанарын төлөө, үйлдвэр ухсаагаа сайжруулахын төлөө бэлчээрээ тэгээ даацсанд нь тохируулаад тэгээд худаг усаа зөв ингэж зохион байгуулад яаж ингэж ашиглаж болох вэ гэдэг дээр л туршилт хийж байгаа төсөл. За тэгээд энэ туршилт ер нь хэр амжилттай явагдаж байна? Малчидтай бол бэлчээр урт хугацаанд ашиглах гэрээ хийгээд эхэлсэн байх шүү дээ. Энэ малчдын ажлын үр дүн юу вэ? Тэд нар өөрсдөө ямар санал бодолтой байх шиг байх юм? 2008 оноос гэдэг чинь бараг 3 жил болчиход байна. Тийм бид яг төслийн үр дүнгийн жинхэнэ оргил үедээ явагдаж байна. Манай төслийн үйл ажиллагааны. Тэгэхээр Улаанбаатар дархан Эрдэнэт хот орчимд 2008 оноос эхэлсэн. Энд дээр бол багагүй зовлон учирсан. Тэгэхээр малчид маань бэлчээрийн газраа гэрээгээр ашиглах ийм эрх нээгдэж байгаа. Тэгэхээр энийг энэ системийг нэвтрүүлэхийн тулд бид ямар үйл ажиллагаа хийсэн бэ гэхээр малчтаас төсөлд хамрагдах сонирхолтой малчтаас малчтын бүлэг болоод манай төсөлд хамрагдаач гэдэг мэдээлэл түгэх үйл ажиллагаа явуулаад энэний үндсэн дээр 667 малчтын бүлэг саналаа өгсөн байгаа. 667 малчтын бүлгийн саналыг тухайн орон нутгийн ажлын хэсэг шалгаруулад 403 малчтын бүлэг
энэ төсөлд хамрагдах боломжтой байна. Тэгэхээр тэр бүлэг дотор бас хэд хэдэн малчин багтаад байна уу? Бүлэг гэдэг маань бол одоо 2-оос 7 өрх нийлжээж малчтын өрх нийлжээж одоо нэг бүлэг гэдэг ойлголтод орж байгаа. Ингээд одоо орон нутгийн төвшөнд 403 малчтын бүлгийг шалгаруулсан. Энэ дээр үндэслээд байгаль орчин нийгмийн одоо үнэлгээ хийгдсэн байна. Энэ асуудал дээр бол нэлээд асуудал бол гарч ирсэн. Ямар асуудал гарч ирсэн гэхээр одоо аав хүү хоёр тийм ээ. Одоо нэг малчтын бүлэг болоод орцсон байсан хэдий ч бэлчээрийн асуудал бол бид нар маргаантай. Ийм учраас бид нар энд зөвшөлтлийн баталгаа өгөхгүй гэсэн ийм тохиолдлууд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр энэ бол ямар их одоо юугаар энэ жишээ юг харуулж байгаа нэхэр ямар их одоо өрсөлдөөнтэй газар гэдэг маань ямар их үн цэнтэй болсон гэдгийг бас ингэ нэгдүгээр энэгээр харуулж байна. Энийн үндсэн дээр бид 287 малчтын бүлэгтэй гэрээ их боломж бүрдсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар дархан Эрдэнэт хот орчимд 234 малчтын бүлэгтэй урт хугацааны бэлчээр ашиглалтын гэрээг сумын удирдлага малчтын бүлгүүдтэйгээ хийчихэд байж байна. Ингээд энэ жилийн хувьд болохоор одоо хар хорин чойволсон нэмэгдэж орж ирсэн. Энэ дээр бол бид одоо энэ чойволсон хар хорин хот орчимд бид 7000 орчим өрхөөр малчин өрхөөр явж мэдээллээр хангасан байгаа. 130 одоо малчтын одоо багийн хурлуудыг зохион байгуулсан. Эндээс бид 333 малчтын өргөдлийг хүлээж авсан. Малчтын бүлгийн өргөдлийг хүлээж аваад орон нутгийн шалгаруулалтаар 330 малчид бол одоо ерөнхийдөө төсөлд хамрагдах боломжтой гэдгийг тогтоогдсон. Эндээс бид одоо ямар аргыг хэрэгэлсэн гэхээр одоо санамсаргүй төврийн арга буюу одоо суглааг анхудаа хэрэгэлсэн. 330 малчтын бүлгээс 165-ыг бид нэр суглаагаар орон нутагт нь очиж суглаагаар одоо шалгаруулж авсан байгаа. Энэ дээр бол малчид бол одоо маш сэтгэл хангалуун байгаа. 164 малчтын бүлэг сум орон нутгийн удирдлагатайгаар гэрээ хийсэн. Энэ үйл ажиллагаа бол түрүүчийн 7 хоногт явагдаад одоо бол одоо нэгэнт гэрээ хийсэн 15 жилийн хугацаанд гэрээ хийсэн байна. Одоо энэ дээр худаг гаргах, хашаа хорооны материалаар хангагдах, мөн одоо сургалтанд хамрагдах ийм үйл ажиллагаанууд нь одоо цаашдаа хүлээгдэж байна. Улаанбаатар дархан Эрдэнэт хот орчимд бол ерөнхийдөө худагнууд нь гараа явж байна. Сургалт бол ердийн байдлаар хийгдэж байна. Одоогийн байдлаар бид 108 худаг ухцсан байна. Цооног өрөмтдсөн байна. Мөн одоо 51 одоо хотгийн байшинг одоо барьчихад одоогийн байдлаар 26-гийн сум орон нутагта хүлээлгэд өгсөн. Одоо энэ удахгүй энэ 2-7 хоногт бол 15 хотгийг сум орон нутагт хүлээлгэж өгөх гээд байж байна. Тэгэхээр энэ бүх юм ингээд яриад их бэлчээрийн тухай хуулийн тухай заавал ярих хэрэгтэй болоод байна л да, тийм ээ. Энд дээр ч бас нэг зарим малчтаас нэлээд хэдэн малчтаас хууль хэрэгтэй эсэх талаар санал асуусан энэ гэсэн энэ хуулийн тал дээр одоо ямар акц дэвшилт явж байна? За ер нь бол 15,000 орчим малчтаас бол санал авсан. За малчтын 75 санал авсан малчтын 75% нь бол бэлчээрийн тухай хууль гарах нь зөв зүйтэй гэж саналаа өгсөн байдаг. Тэгээд бэлчээрийн тухай хууль одоо төсөл нь бичигдээд улсын их хурлд бол манай нэр бүхий гишүүд өргөн барьчихсан байгаа. За өнгөрсөн 7 хоногийн одоо хуралдаанаар бэлчээрийн тухай хуулийг бол төр зуур хойшлуулахар шийдсэн Байнгын орооны хуралдаанд. Төсөл санаачилсан улсын их хурлын гишүүд өөрсдөө санаачлаад учир нь бол одоо эд газрын тухай хуулийг хэлцэж байгаа. Газрын хуулийн дээр бэлчээрийн хуулийг бусад одоо хуулиудыг ингэж газрын харилцааны бүх юмыг нэг хуулинд төвлөрүүлэхээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр би эргээд алтан цэцэг захирлаас асуух гэдэг юм л да. За малчтын бүлгийг шалгаруулсан гэж байна шүү дээ, тийм ээ. Ямар шалгуураар шалгасан юм бол одоо ингээд 165 164 бүлэг малчид бол одоо яг ажиллаад эхэлж байгаа юм байна шүү дээ, төсөлд хамрагдаад. Нэлийн нарийн шалгууртай. Тухайн одоо малчтын одоо төсөлд хамрагдаж байгаа малчтын бүлэг бол төслийн одоо гол шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энд ямар шаардлагууд байна гэхээр хамгийн нэгдүгээр тухайн бэлчээрийн талбайд байгаа бэлчээрийнхээ даацтай тохирсон малыг байлгах ёстой. Бэлчээрийнхээ ургацыг тогтоодог байх ёстой. Мөн одоо эрдэмтсэн аж ахуй энэ бол одоо Монгол улсын бэлчээрийг ярьж байгаа биш, хот орчмын бэлчээрийг ярьж байгаа учраас хот орчимд одоо манай одоо яамны бодлого эрдэмтсэн мал аж ахуйн бодлого гэж байна. Мөн одоо Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг дэмжих зорилгоор эрдэмтсэн аж ахуй хот суурингийн ойролцоо байя.
Тэгэхээр энэний одоо нэг эхлэл болох зорилгоор одоо бэлчээрийн газрын одоо нэгсэндээ эзэмших асуудал одоо бол байхгүй. Ерөнхийдөө ашиглуулах гэрээ хийж байгаа. Энэ ашиглуулах гэрээ нь 15 жилийн хугацаатай гэдэг нь тухайн малчид өөрсдийнхөө газар нутаг дээр хөрөнгө оруулах боломж бол бүрдэж байна гэж бас ингэж ойлгож болох юм аа. Одоо энэ малчид маань бол чирээр нүүдлийн аргаар малж исэн улсууд шүү дээ. Тэгэхээр бол энэ бол бас нэг өөр одоо амьдралын хэв маяг шаардаад байна шүү дээ. Одоо малын тэжээлийн үрээр хангана гэдэг чинь бас нэг хагас тариалан чүн болох гэдэг шүү дээ, тийм ээ. Энд юу н хэр бэлтгэлтэй байх шиг байна. Тэгэхээр бид анх төсөл боловсруулж явахдаа бол ер нь эрдэмтсэн аж ахуй хөгжүүлнэ гэдэг бол одоо мал бол тэжээлтэй байж эрдэмтсэн аж ахуй цааш явах хэрэгтэй. Тийм учраас энэ одоо малыг тэжээлээр хангах асуудал бол маш чухал асуудал гэж ингэж оруулж ирсэн юм. Тэгээд энэ төсөл томрогдсон малчтын бүлгүүдээс судалгаа авч үзсэн. Судалгаа авч үзээд ер нь бол энд туршлага байна уугүй юу? Бид бол ямар нэг байдлаар газар хаглах ямар сонирхол байхгүй. Тэгээд туршлага юун дээр нь судалгаан дээр үндэслээд үнэхээр тухайн одоо малчтын бүлэг эрдэмтсэн аж ахуйгаа эрхлээд одоо сүний аж ахуйгаа эрхлээд эндээ тохирсон тодорхой хэмжээний одоо малын тэжээл тариалах талбайтай тохиолдолд тэр хүмүүст нь малын тэжээлийн үрээр нь хангая. Тэгээс биш бүгдийг одоо юу гэдгийг одоо нийт дээр нь малын тэжээлийн үрээр хангах асуудал бол байхгүй. Энэ дээр бол одоо 52 одоо малчтын бүлэг дотроос 52 нь эрдэмтсэн аж ахуй эрхлэх зорилтоор бэлчээрийнхээ газраар удаан хугацаагаар гэрэлсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ер нь бол төвлөрлийг сааруулах зорилгоор энэ ирж байгаа нүүдлийг багасгах зорилгоор газрыг эзэнтэй болгох гэсэн л ийм л гол зорилгын хүрээнд бүх одоо энэ хот орчмын бүх бэлчээрийн талбайг бол гэрээгээр ашиглуулчихж байгаа юм бол биш. Хот орчимд бол ерөнхийдөө бол нэг 14 мянган хүн байна гэж үзэж байгаа. 14 мянган хүн амын ерөөсөө нэг одоо 9% нь л энэ төсөлд хамрагдаж байна. Улаанбаатар дархан Эрдэнэ хотод нийлүүлээд. Энэ одоо нийт бэлчээрийн талбай, хот орчимд байгаа нийт бэлчээрийн талбай нэг 10% л төсөлд хамрагдаж байна гэж ингэж ойлгож байна. Одоо би яг загвар байдлыг одоо бид нар хийх гээд байна гэж хэлгээд. За тэр яг загвар байдал дотор нэг малчны нэг бүлэг малчныг одоо хичнээн хэмжээний бэлчээр яг оногдож байгаа. Энийг одоо яг эндээс энэ хүртэл гэдгээ яаж өөрсдөө хэл тогтоож ойлгож байгаа. Тэгэхээр бид одоо энд яг энийг тогтоохын тулд бэлчээрийн зураглал үйлдэх мэдээлэл цуглуулах гэдэг гэрээ байгуулсан. Одоо тендер зарлаад гэрээлэгч олсон. Энэ бол хамгийн нэгдүгürt болохоор бэлчээрийн тохиромжтой газрыг сонгох гэдэг. Бэлчээрийн тохиромжтой газар Улаанбаатар хот орчимд ямар байна вэ? Ямар шалгуур үзүүлэлтээр бэлчээрийг сонгох уу гэдэг асуудал гарч ирсэн. Энэ бол байгаль орчны одоо шалгуур үзүүлэлтүүд бол маш хамгийн нэгдүгээр асуудал болж байна. Хоёрдугаарт нь болохоор нийгмийн шалгуур үзүүлэлтүүд. Тэгэхээр энэгээрээ юу хэлэх гээд юм нэхэр бэлчээртэй холбогдуулаад бид тодорхой бас бэлчээрийн хуулийн чиглэлээр тодорхой ажлуудыг бас хийсэн. Яамтайгаа хамтраад бэлчээрийн хуулийн одоо санал хууль хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг малчтаа санал авсан. 3 аймаг судалгаа хийж үзсэн. Бид 1800 малчтаас санал аваад үдээ аж ахуй яамд өгсөн байгаа. Судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулж илжил 66% нь одоо малчтын 66% нь бэлчээрийг эзэмшүүлсэн зүйтэй гэсэн ийм үр дүн гарч ийн гэж танилцуулж ирсэн. Тэгэхээр энэ юу хэлээд ийм нэхэр бэлчээрийн асуудал бол одоо бол тулгымдсан асуудал болчихжээ. Тэгэхээр бид бол нийт бэлчээрийн асуудлыг бол яриагүй. Хот орчимдоо яах юм бэ? Багаас эхлэе. Ерөнхийдөө багаас эхлэе. Энэ төсөл бол туршилтын төсөл. Зөвхөн бэлчээр гэж ярихаар мал, ургамал хоёр ярьдаг. Тэгэхээр энэ дээр бол бэлчээр гэдэг бол өөрөө цогц асуудал, нийгмийн асуудал явагдаж байдаг, эдийн засгийн асуудал явагдаж байдаг, байгаль орчны асуудал явагдаж байдаг. Энэ Америкийн төслийн одоо гол одоо үзэл санаа бол энэ 3 цогц асуудлыг хамтаар нь шийдэж байгаа. Энэ юугаар харагдаж байна гэхээр энэ төсөл хэрэгжснээр нэг хүний одоо хин нэгэн хүний эрх ашиг хөндөгдөх ёсгүй гэдгээс илэрч ийн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээр бол одоо нэгэнт одоо танах одоо төсөлд хамрагдаж байгаа малчтын бүлгүүд ингээд ороод ирлээ тийм ээ. Гэтэл хажууд байгаа хурш айлуудаас энэ малчтын бүлэг төсөлд хамрагдаж байгаа мэнэ танах ямар бодолтой байна. Энэ малчтын бүлгийн одоо энэ хилэн энэ байна. Энэ одоо малчтын бүлэг 6 гишүүнтэй юм. 6 гишүүний гишүүн 2 улирлаар ашиглах юм. 2 улирлаар ашиглах талбай нь энэ байна. Энэ бэлчээр танаа бэлчээртэй давхцаж гин үгүй гэдэг нарийн судалгаа хийсэн байгаа. Тохиромжтой талбай судлахад энэ одоо нөгөө малчтын бүлгийн одоо гишүүдээс хамаарат талбай нь тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо нэг малчтын бүлэгт ойролцоогоор
гişүүдэд нь нэг нэгсэнтэй гişүүд гэдэг нь болохоор нэг малчин өөрхөл гэсэн үг шүү дээ. Нэг малчин өөрөхөд эрдэмтсэн аж ахуйд нэг 200 га. Хагас эрдэмтсэн аж ахуй бол янз бүр байгаа. Улирлаасаа хамаарат. Ингээд нийт нэг малчтын бүлэгт гişүүдээсээ хамаарат хамгийн дээдл нь бол нэг 1500 орчим га хамаарагдаж байна. Энэ дэр би нэг хүмүүс энэ бүх ажил чи явж л хүмүүс энийг хийж байгаа, хүмүүсийн хоорондын харилцаан дээр яадаг болохоор одоо хөршөөс нь очиод асууж байгаа гэж сайхалд айлсан ч гэдэг юм уу тийм ээ. Тэг ер нь манайхан чи бас энэ тал дээр бас хэр бэлтгэлтэй байж гэн зөрчил мөрчил гарч ийн үү? Яаж энийг зохицуулах вэ? За төслийн ер нь бол юутай тайлан үйл ажиллагаантай танилцж байхад бол нэгдүгээрт бол малчтай бүгдийг ингээд ийм төсөл хийх гэж байна. Та нар сайн дураараа оролцох уу гэд бүлэг байгуулуулаад сонгоод авчихсан байна. Хоёрдугаар газраа судалж агаад нөгөө малчтайхаа бас бүлгийг судалж агаад тухайн сум болгонд нь ингээд одоо энэ төсөлд хамрагдах одоо газрын сумынхын иргэдийн хурлыг хоролдуулаад баталгаажуулаад авчихсан байна. Тэгээ малчныхаа бүлгүүд сумын засаг дарга хоёрын хооронд энэ гэрээ байгуулсан байгаа. Гэрээг бол манай төслийнхэн бол аль талд нь сургалт хийж ягаад гэрээнийхэн загварыг хийж өгөөд сумын засаг даргын эрх үүргийг тодорхойлоод малчны бүлгийн эрх үүргийг тодорхойлоод гэрээ байгуулсан байгаа. За тэр гэрээн дээр бол яг Монголд маш шинэлэг хийгдэж байгаа юм. Гэрээн дээр нь бэлчээрийнхэн кадастрын зураглал байгаа юм. Одоо бүр координатыг бичсэн ингээд зурагтай. Тэгэхээр энэ хэсэг бэлчээр бол энэ малчны бүлэг эзэмшнэ гэдэг. За тэгэхээр бол өмнө нь бол энэ бүлэгт ороогүй одоо ялгааг нь гаргах гэхээр бүлэгт ороогүй малчд бол тухайн сумынхаа нутагт